За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Adobe InDesign-ы анхан шатны хичээл дээр мастер хуудсуудын тухай ойлголтыг ярилцсан. За тэгэхээр мастер хуудсууд гэдэг маань бол эхэндээ та бүхэнд ойлгуулахын тулд би энэ Find програм дээр товчхон layer-ийн тухай ойлголтыг ярья. За та бүхэн Photoshop ашигладаг байж магадгүй эсвэл за эдгээр график дизайны энэ програмуудыг ашигладаг байж магадгүй. Тэг мэддэг бол сайн байна. За мэддэггүй хүмүүс энэ бас энэ мастер хуудасны тухай ойлголтыг товчхон бас энэ дээр зураглаад тайлбарлаж үзүүлье. За тэгэхээр мастер хуудас гэхээр ерөнхийдөө бол бид нэр ингээд үндсэндээ ингээд энэний цаана нь ингээд нэг юм давхар хуудас байна гэж ойлгох хэрэгтэй. Давхар хуудас. За энэ маань одоо жишээ нь улаан өнгөтэй байх юм бол бид нар ингээд улаанаар ингээд дүүргээ бодчихно тийм ээ. Гэтэл энэний наан бид нар яг үндсэн зүгээр хуудсууд маань за энэ улаан өнгөтэй хуудас маань бол мастер хуудас байлаа гэж ойлгоход энэний наан үндсэн хуудсууд дээр бид нар текстээ юмаа бичдэг ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар оруулдаг байгаа. За жишээ нь иймэрхүү байдлаар тийм. За энэ дээр юу гэдэг гарчиг ч гэдэг юм уу тийм. Гарчиг. За гарчиг гэдэг энийг ингээд за энэ хавьд нь 50 тий. За энэ хавьд нь ингэж гарчгаа байрлуулъя. За тэгэнгүүтээ энд нь болохоор одоо бид нэр текстээ бичээд оруулъя текстүүд тийм ээ. Төр төрийн текстүүд. Текстүүд гэх мэтлээ. За ийм байдлаар оруулдаг. За жишээ нь та бүхэн номнуудын хуудаснуудыг харах юм бол дээрээ ингээд толгой хэсэгтэй байдаг. За толгой хэсэгтэй. За доороо футер буюу хөл хэсэгтэй байдаг. За энэ хөл толгой хэсгийг бол ихэвчлэн мастер хуудсан дээр байрлуулж өгдөг. За тэгээд жишээ нь ийм хоёр хуудастай за энэ ингээд за энийг ингээд би жоохон томруулж агаад голоор нь хуваагаад харуулъя да. За жишээ нь энэ дээр одоо дахиад ингээд нэмэгдээд за ингээд ийм хоёр хуудастай энийг ингээд голоороо нуглардаг хэсэг ингээд ойлгож хэвдүүлээ те. За яг энэ хэсгийг. За энэ хэсгийг голоороо нуглардаг голоороо за энэ хэсгийг оруулаад ирээ. За энэ хэсэг маань бол яг номны одоо голоороо нуглардаг хэсэг нэгэд хэвдүүлээ ойлгочих. За тэгэх юм бол энэ нуглардаг хэсгээс одоо энтлийн хэсэгт нь одоо жишээ нь дээр нэг юм дөрвөлжин дүрстэй толгой бичиглэл байдаг. За тэгээ энэ дотор нь юу гэдэг за юу гэдэг хадгаламж өсгөөс эхлэн ч юм уу тийм ээ. Хадгаламж өс за эхлэл нээч гэдэг юм уу. За энэ хэсгийг ингээ байршдаг ч байдаг юм уу. За энийг ингээ жоохон жижигсгээ харуулъя. За тэгээд нэг бий болгоод хар болгоод за төр зуртаа. За энэ бол айгүй заваан юм харагч байна те. За яг ингэсгээд төр ойлголт өгч зорилгоор тийм ээ. За энэ талын нүүрүүд дээр болвол за баруун талын нүүрүүд дээр бол дандаа хадгаламж өсгөөс эхэлнэ гэдэг энэ номын нэр харагданаа. За зүүн тал дээр болвол юу гэдэг зохиогч нь харагданаа. За мөнгөн гэдэг ч юм уу те. За тэгээд энэ дээр бол дугаар нь урдаа нэг юм 3 тексттэй нэгдүгээр хуудас гэдэг ингэж харагданаа. За энэ дээр бол яах вэ? Урдаа юм 3 тэмдэгтэй биш ийм тэмдэгтэй 2 дугаар хуудас гэж харагданаа ч гэдэг юм. За эдгээр тохируулгуудыг бол бид нар цаатлын мастер слайд дээр нь хийж өгнө гэсэн. За тэгээ энэ дээдлийн хидрийн хэсэгт нь ардаа ингээд гоё абстракт юм зургуудтай байдаг юм уу те. Тэр бүгдийг бол бид нар мастер тохиргоон дээр хийж өгнө. За тэгэхээр бүгдээр програм руугаа оръё. За ерөнхийдөө бол та бүхэн товчхондоо ойлгосон гэж бодож байна. За тэгээд энэ арын энэ мастер слайдаа бид нар сайхан тохируулж өгчвөл наан ерөнхийдөө загвараа яах нь. За ингээд номын хуудасаа ингээд оруулна гэл ингээд тохируулаад явцдаг гэсэн. За эсвэл одоо маш олон хийгддэг одоо жишээ нь social баннерууд байдаг шүү дээ тий. Social баннерыг бол зөвхөн нэг юм мастер слайдтай эсвэл олон төрлийн тийм мастер слайдтай. Тэгээд тэндээсээ аль нэгийг сонгоод зөвхөн текст дээр нь текстийн гяс оруулаад ингээл хурдан
хийх боломжийг хүнд олгодог ийм ашигтай бас ойлголт ухагдах байгаа. За энэ маань бол зөвхөн энэ дизайн дээр яригдахгүй график дизайны ихэвчлэн олон төрлийн текст, бичвэр, зурагтай ажилладаг график дизайны ихэнх програмууд дээр мастер слайдын тухай ойлголтууд байдаг. Тэр тухай бидний PDF дээр хүртэл мастер слайдууд байдаг тийм ээ. За тэгээ бүгдээр хичээлдээ орцгоё. За тэгэхээр шинээр баримт үүсгэе. За шинээр баримт үүсгээд за хэдүүлээ. За A5, за B5 нэг. B5-ийн хуудастай. За тэгээд margins маань ингээд, lead slag маань ингээд, column нь ингээд, page-ийн tone нэг юм байна. За facing page-тэй start number. За 25 см more detail. За ерөнхийдөө ингээд нэг иймэрхүү байдлаар л үүсгэж шууд. За page. За нэг хуудастай. За тэгээ хэдүүлээ бол энэ за Essentials Classic гэдгийг сонгоё. За ийшээ оронгуудаа бүгдээрээ Pages гэдэг хэрэгслийг сонгоно. За Pages хэрэгслийг сонгоод ингээд томруулаад харах юм бол энэ дэр A Master гэж байж байгаа. A Master. За энэ хамгийн дээдлийнх нь энэ одоо үндсэн нүүрнийхийг сонгож болно те нон гэдэг. За жишээ нь бид нар энэ дэр ингээ Master Slide руу ингээд хоёр дараад орчиж болно. За A Master руу бас ингээ хоёр дараад орчиж болно. За бид нар бол одоо идэвхтэй яг ингээд идэвхтэй байгаа нь бол энэ дээр ингэж харагдаж байна тийм ээ. За энэний дээдлэлт бол яг нь энэ none гэдэг маань харагдаж байна. За A Master Slide-аас сонгож жагаад за бүгдээрээ нэг номны толгой хийгээд үзье. Номны толгойг. За эндээс gradient-ийг сонгоё. За энэ дээр юу оруулж ирэх вэ? За дөрвөлчин төрс оруулаад ирээ да. За нэг энгийн л нэг номны төрс. За ингээд дөрвөлчин төрс оруулж ирэнгүүтээ энийг дүүр гэж бодох уу те. За тэгье. Дүүр гэж бодъё. За доторх нь бол за цэнхэр өнгөөр бодчих. За дахиад нэг дөрвөлчин төрс сонгоод эндээс оруулж ирлээ. За инглээ. За энийг болохоор бид нар арай өөр өнгөөр бодчихъя. За шар өнгөөр бодчих. За шар өнгөөр бодчихлаа. За ингээд A Master Slide маань бол баруун зүүн талын бид нар бол өөрөөр хийгээд байна шүү дээ тийм ээ. За шар цэнхэр гэсэн. За тэгээ Master Slide дээрээ дахиад New Master гэдэг үүсгэж болно. За B Master Slide гэдэг дахиад үүсгэж. За B Master Slide дээр болохоор бид нар шууд ганцхан юм толгой хэсгийг ингээ оруулъя. За энийг ингээ хааж агаад энийхээ хэмжээг нь жоохон багасгаад за иймэрхүү байдлаар за тэгээ gradient дээр өнгөгийг за ямар бараа өнгөтэй болчихлоо шүү. За ногоо өнгөч шиг тийм ээ. Хой. За ногоо. За ногоо өнгөтэй. За A Master руу ороод харах юм бол цэнхэр шартай, B Master руу ороод харах юм бол ногоонтой. За одоо буцаад бид нар үндсэн хуудсан дээр очингууд үндсэн хуудас маань хараа. Үндсэн хуудас маань нөгөө шартай хэсэг нь. Ягаад гэвэл бид нар энтлийнхт нь бол шарыг өгсөн байгаа. Одоо энд шинээр үүсгэх юм бол бид нар цэнхрийг аавна гэсэн үг. Хэрвээ A Master Slide-ийнх бол B Master-ыг тохируулах юм бол ногоо өнгийг авна гэсэн үг. За одоо жишээ нь за энэ утсан дээр хэдүүлээ нэг за зөвхөн энэ утас руугаа орё те. Одоо бол Master Slide-аас гарцсан байна. Идэвхжүүлэлт дээр нь харна гэсэн үг шүү дээ те. За энэ page хаачи. За энэ дээр бид нэг text filler оруулчихъя. За эндээс бол filler-ыг ашиглана тийм ээ. За fill with placeholder text гэдэг энэ маань бол автоматар ингээд биднэрт бэлэн текстийг өгнө. За нэг иймэрхүү текст бичвэртэй юм ном байж гинэ гэж бодъё. За эхний хуудас маань ингэж харагдаж байна. За энэ дээр шинээр insert page гээд
За after гэдгийг сонгоод энэний дараа за бид нэг 4 хуудас шинээр үүсгэж. За 2 хуудсыг яг A master-аар сонгоод өгч. За тэгэнгүүт энэний дараагийн хуудасаараа дээр цэнхэртэй шартай 2 ийм A master slide-ыг шууд ингээд default тохиргоогоор нь авцсан ийм 2 хуудас үүсэж байна. За дахиад insert page гээд эндээсээ B master-аа сонгоод за дахиад 2 хуудас үүсгэж. Тэнгүүт одоо ямар болох нь вэ? Энэ дунд нь би оруулаад ирлээ. Энэ хамгийн артлын энийг идэвхжүүлж хагаад энэний араас үүсгэн insert 2 B master хуудасаа сонгоод за толгой өөрөө гоц ногоо. За иймэрхүү байдлаар бид нөгөө номны хуудасны тохиргоонуудаа хийж өгдөг гэсэн. За тэгээ одоо энэ дээр жишээ нь бид нэр текстээ ийм байдлаар ингээд filter-дэж оруулж болох нь. За fill-less folder. За ингээ оруулаад ирье. За дараагийнх нь бол дараагийнх нь хэсэгт нь энд нь бол бид нэг зураг оруулж ирж болох юм тийм ээ. За иймэрхүү төрс үсгэж агаад за энэ чинь ингээ дундын занаа. За энэ дээрээ бол бид нэр документ pictures дотроос за юу гэдэг нь за энэ зургийг чирж оруулж ирээд энэ дээрээ тавиад өгч болно тий. Гэх мэтчлээ. За ингээ ерөнхийдөө бол бид нэр иймэрхүү байдлаар ингээд ажиллах боломжтой гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө та бүхэн master slide-ийн ойлголтыг ойлгосон бах тий. Одоо бид нар ингээд ороод энэ цэнхийг жишээ нь өөрчлөё. Энэ цэнхэр муухай байна. Бид нар за gradient өнгөтэй болгоё гэх юм бол ганц л удаа тохиргоо хийн гэсэн үг. За ингээд тохируулчлаа. Одоо ийшээгээ орж ирээд харахад энэ маань өөрчлөгч. За тэгээд хичнээн одоо энэ дээр одоо 1000 хуудас байлаа гэж бодоход энэ маань бол үнэхээр ашигтай байгаа юм тийм ээ. 1000 хуудас байлаа гэж бодоход бид нар арын энэ загвар дизайныг ганцхан master slide дээр засаал бүх 1000 хуудасны арын загвар тэр чигтээ өөрчлөгдөн гэсэн. Одоо жишээ нь энэ дээр орж бид нар энэ ардаа ийм зурагтай байх юм байна гэж бодох юм бол энэ дээр ингэж оруулж ирж байгаад төрсөө оруулж ирж байгаад нэг яах вэ? За нэг зураг чирээд оруулаад ир. За ингэж л оруулаад ирнэ. Одоо нөгөө юун дээр ороод ирэхэд нөгөө хийсэн загвар дээр ороод ирэхэд бид нар хийсэн загвараа өөрчлөх шаардлагагүйгээр арын бэкграундыг солилцож байна. За ингээ master slide маань энэ ороод хэрвээ засахыг хүсэх юм бол энэ дээр ороод за энийг хэдүүлээ display performance fitting за fill за ингээд fitting fit content за нэг иймэрхүү байдлаар ингээ арын загвар маань ороод ирсэн тийм ээ. Гэх мэтчлээ. Тэгэхээр ерөөхдөө бол та бүхэн master slide-ыг ойлгож байгаа бох тийм. Маш хэрэгтэй зүйл байна гэдэг. За тэгээ бид нар энэ master slide-ийнхаа бас энэ дотоод тохиргоонуудыг нь өөрчилж болно. Энэ дээр нь ороод за тэгээд шинээр нэр өгөөд бас master slide-аа бас өөрчлөлт яваад байх боломжтой. За жишээ нь new master гэдэг prefix нь C гэж юм тийм. За энийг юу гэдэг? Гэт. Өөрөө ингээд master ч гэдэг юм тийм. Өөрөө ингээд нэг юм цөөхөн тоогоор ингээд prefix нь бас өгөөд нэрлээд ингээд яваад байх боломжтой. Заавал A B гэхгүй тийм. Ерөнхийдөө бол A B гэдэг энэ маань бол default утгууд нь байж байгаа гэсэн. За хэдүүлээ одоо B master хуудасны ард нь нэг бас background хийж үзье. Туушт нь. За юу их вэ? За одоогор бол бид нар яг загварыг бол нэг харгалзахгүй яг үндсэн ойлголтоо авахд бол нэг зөвхөн ойлголтуудынхаа тухай юмнуудыг ярьж байгаа гэдгээ бас сайн ойлгох хэрэгтэй. Харагдах байдал бол үнэхээр заваа харагдаж байгаа гэдэг мэдчихэе. За. Энэ дэр ингээд чирэгдээд байгаа юм шүү дээ.
За шууд бэлтгэхээр дүүрхгүй байгаа юм байна. За тэгэнгүүт нь fitting. За fitting. За fitch. Ингээд дүүрч. За иймэрхүү байдлаар энэ мастер дээрээ сонголоо. Одоо B master-тай хуудас дээр ороод ирэхээр B master хуудас маань яг ийм болсон байна гэсэн. За тэгэхээр амархан байгаа хэвээр тий. Бид нар энэ дээр одоо жишээ нь энэ хамгийн ихний хуудсыг одоо нүүр хуудас байна гэх юм бол нүүр хуудасаа энэ дээр энэ A master хуудасны энэ дээр тохируулаад өгч гэсэн үг тий. Энэ дээр нь сайхан тохируулж өгөөд за тэгэнгүүтээ ийшээгээ ороод энэ дээр ороод ирэнгүүт энэ чинь бол бидний нүүр хуудас маань гараад ирнэ ч гэдэм юм. Иймэрхүү байдлаар тохироонуудыг хийж өгдөг байгаа. За тэгэхээр master slide гэдэг маань бол энэ pages гэсний энэ master гэдэг дотор байдаг. За тэгэхээр энэ дээр бас дугаарлалтуудыг бид нар хийж өгөн тэ хуудасны дугаарлалтууд гэх мэтлээ ингээд цаашлаад юмнуудыг хийх байгаа. За тэгээ өнөөдөр хичээл ойлгомжтой байсан гэж найдаж байна. Таалагдсан гэж найдаж байна. За дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.